Лансрайн банзрагчийн зохиол Халахын гол тэргүүн дэвтэр 3 дугаар хэсэг. Үтчийн бүрий эргэн тойрныг нөмөрч боргигээ тасарч байлаа. Хөлийн застав хэмээх цэргийн бяцхан ангийн хэдэн гэрийн бараа тэрхүү боргигийн доогуур бүртэлцэн харагдахад оржийн санаа саял амарч даарч хөрч өлсөж ундаасаж яваагаа мэдэн морин давирв. Гэрийн тооноор оч өсрөн улалзаж утааны үнэр хамар цоргих нь үрч хаятаахан санагдана. Дорж хөлийн нууц манаанд өчигдөр оройгарч өнөө үүрээр мөн үдээс өмнөхөн хэл зөрчсөн дайсантай хоёр чудаа тулгарч амьдралдаа анх удаа хүний өөдөөс буу тонгойлгосноор үл барам хүний ам хөнөөсөн билээ. Гэхдээ эх орныхоо өмнө хүлээсэн цэргэрийн тангарах дүүргээ нэр төртөө биелүүлж амирсан тулдаанд орохдоо хэрэг өчүүхэн төдий хугацаа алгуурласан бол өөрийн амиг гээх осолтой бөгөөд аюултай ийм үед дайсан этгээдтэй хатуу ширүүн зоригтой самбаатай үзэлцэх нь цэрэг хүний биелүүлбэл зохих шудраг үүрэг болохыг сайн мэдэх билээ. Унсан газар угаасан усаа харин дайснаас өмгөөлөн хамгаалсаар ирсэн Монгол түмний тэмцэл үеэс үед дамжин ирсэн түүхтэй. Эх орон гэж юу? Хүн алх хорвоод хүм болж дууга хадаасан тэрл нутга эх орно гэдэг үзээ. Дорж цэрэг тэрэн эртлээ төрж өссөн яравгийн тунгалаг голоо тоглож наадаж явсан донон хөндийг бол миний эх орон гэж бодож байлаа. Үнэхээр ч түүнд төрсөн энэ газараас нь илүү дотн сайхан санагдах газар энэ дэлхийд байхгүй. Гэлээч тэрхэн хэсэг нутаг бол наргийсэн Монголын сайхан орны салшгүй нэгэн хэсэг билээ. Цэргийн эрдэмтэд шимтэн суралцаж ертөнцид дахны байдлыг ухаан ойлгох тусам эх орон гэдэг ойлголт нь улам тэлэн өргөжиж миний эх орон Монголын сайхан нутаг гэж сүслэн бодож хинти хангай саяаны өндөр сайхан нуруунууд хойд зүгийн чимэг болсон ойн хөвчин уулнууд миний шарга номны өргөн их говьуд өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд. Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орн гэж өнгөрсөн өвөл үндэсний соёлын зам хэмээх сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн сайхан шүлгийг олж унснаас хойш дандаа энэ дөрвөн шат шүлгийг санаж үнэхээр миний эх орн асруудам хангай говь хосолсон сайхан нутаг ажээ гэж бахархан бодох болсон юм. Монгол хүн алтай хангаан завсар орших энэ уужим сайхан нутгаа олон үеийн турш ховдглон шунх хайрах харин дайснаас хамгаалан тэмцэж эх нутгийнхаа бүрэн бүтэн байдал тусгаар тогтнолын төлөө олон ч баатар эрс амиа гээсэн удаатай. Эх нутгаа сахин манаж байгаа цэрэг эрс хэрэгцээтэй цаг ирвэл эх орныхон төлөө амиа өхөөс ч буцахгүй гэж андгаалсан байдаг. Тийм андгай тангараг өргөсөн ардын хувьсгалт цэргийн жирийн нэгэн байлдагч Дорж өнөөдөр амиагч болзошгүй хөлийн мөргөлдөөнд анх удаа оролцсонд сэтгэл нь ихэд хөдлөн байгаа ажээ. Дорж бадам 2 Арваад мортонтой халз тулгархаар байрын сольж амжаагүй байтал хөлийн харуулынхан амжин ирсэн тухай өгүүлсэн. Японы Арваад моринт цэрэг хүч нэмэн ирсэн хөлийн харуулын хорой цэргийг холоос харчгаад шууд дайрах зүрх хүрсэнгүй. Бараг сум хөрөхгүй шахам холхноос хэсэг буудаж байгаад зайлсан юм. Түүнээс хойш дайсан дахин халдсангүй тул харуулынхан өдөржингөө тэр хавийн хідэн манхнаар харуулдаж байгаад нар шингэснээс хойш 2 газар нууц манаа үлдээгээд байрын өдөн бутсан ажгүй. Дэд дөрөө харшуулан ерөксөөр байрандаа ирлээ. Заставын дарга байрны манаатай нууц төхөөгөөр танилцаад заставын байрны гортогт орж мориноосоо бууцгаав. Өдөр шөнө 2 хөлдөө газар илэгдэн хэвтэж хүйтэн жаварт хайрлж байсан хүмүүст дулаангэрийн бараа харж утааны үнэр үнэрлэх шиг дотн сайхан юм хаана байх вүлээ. Цэргүүд байр өдөө яаран явцгаав. Дорж бадам 2 тасгийнхаа байрлсан герт орвол нөхд нь галаан тойрон сууцгааж оройн хоолоо идэж байлаа. Тэд тасгийн дарга харснаа босох гэхэд Дорж гараараа дохин сууцгаа гээд зузаан ихий дээлээ тайлж галын ойролцоо байгаа данхтай бүлээн усаар нүүр гараа угаав. Бадамч түүний дараа гар нүрэн угаагаад галын дэргэд суужээ. Тасгийн дарга та хоёр ч өнөөдөр гавьяа байгуулжээ. Нэг Японыг устгасан гэлүү. Та хоёрыг шагнуулахаар төвд мэдүүлнэ гэж заставын орлогч ярьсан гэж нэг цэрэг хэлбэл
Бадам их зантай гэдийж. За тэр чи яах вэ? Өвчүүний араар чулуудчих юм байна уу? Хэлээ. Байлгүй яах вэ? Та хоёрын хоолыг тусад нь авч байгаа. Гээд нэг зэрэг жижигвтер цагаан савтай уур савссан хоолд өгөөлөв. Дорж бадам хоёр гурил тасалсан шүлтэй хоол амтархан идэж дараа нь халуун цай ууцгаав. Тэр хоёрыг хооллож ундалж байхыг тасгийнхан нь харж дайсантай хэрхэн тулсныг нь яриулах гэж тэсэн ядан хүлээж буйг харцнаас нь тодорхой мэдэж болох байв. Тэднийг цайгаа ууж дуусгаар заах яриад байгаарай. Манай тасаг хил дээр ирээд үүргээ сайн биелүүлж эхэлсний түрүү чинь та хоёр боллоо шүү дээ гэж нэг зэрэг шалав. Бадам минь чи ярихдаа сайн шүү дээ. Юу болсноо нөхөддөө ярьж өг гэж дорж хэлбэл бадам эвшээснэ. Нөр хөрч байна. Дараа болъё тоо гэвэл за битгий үнэрхэд байл та. Унтах тохио өгөөгүй байна гэж түрүүчийн цэрэг шаардав. Бадам нөхдөө тойруулан харснаа. 5 морьтой Япон цэрэг хил нэвтрээд ороод ирдэг юм байна. Бэдгурав нэг нэгийг оноож аваад буудаж унаглаа. Хоёр нь айгаад л зүхтаасан гэв. Тэгээд л тэр Ёрдоин гэж үү? Ёрдоолин. Өөр юу байх юм? Та нар ч мананд гараад сууж байхад дайсан халдаад ирвэл бас л бит хоёр шиг буудаад унгааж дөнгөн мэдтэй. Харин үдээс өмнөхөн 12 морьтой Япон дахин хэл зөрчөөд ирсэн. Тэд заставынхныг хараад айж зүхтаасан. Хэрв заставынхан амжиж очоогүй бол бид хоёулахнаа тулалдаж сони юм олон болох байсан байх та. Чи айв уу? Хөөс найдаг юм? Сүртэй юм уу? Өгсөн хойно бэбисэн 5 амтэн л гэлдрээд ирсэндэг. Тэ мань ухаанаас юунд айж сүрдэх юм? Манай бадамч зоригтой доо. За битгий даапалаад бай. Цэргүүд бадамтай ийхүү ярилцахыг дорж чагнаж байснаа инэвхийлэн. Үнэн дээр ч анх дайсны бараа харагдаж эвгүй санагдсан шүү. Тэр чинь ямар гөрөөс биш. Хурдан морвнож хурц зэвсэг агссан муу санаа бодолтой дайсантай амирсан тулдна гэж бодоход аймаар сүрдмэр санагдсан. Бид сайн далдлан нуугдж байсны хүчинтэл тэднийг өрсөж устгасан юм. Бид гурвын анхны суманд 3 налагдахаар үлдсэн 2 эсэргүүцэн буудаж амжилгүй зүхтаасан. Түүнээс биш тэд гал нээсэн бол яах ч байсан юм бэлээ. Бусдын нутаг руу хулгайч шиг хитэн цөмөрч байгаа амьтад чинь зүрх зориггүй мөнхөг тэнийг юм хаанаас байх вэ? Манай бадмаас ч илүү мэрэгэн цэцэн буудаж чаддаг байж мэднэ гэвэл. Ястай л тийм дээ. Дайсныг басаж болохгүй юм шүү гэж нэг зэрэг хэллээ. Тасгийн дарга танд өнөөдөр их азтай өдөр таарч байна. 2 захаа нэгэн зэрэг иржээ. Нэг нь сумгийн дарга дэслэгч Баатараас, нөгөөх нь Авгаагаас чинь гэж нэг зэрэг хэлээд халааснаас 2 захаа гаргаж сарваалаа. Дорж загтлуудыг яаран авч эхлээд сумгийн даргын захиаг задлан уншив. Эрхэм журмын сайн нөхөр минь, амар минь сууж эх орноо хамгаалах ариун үүргээ нэр төртөө биелүүлж байгаа визээ. Миний бие эхнэр хүүхдийн хамт хуучин янзаар минь сайн байна. Тамсаг булгаар гоцгойд сонин энэ хэр алга. Сургууль хичээлэл их хийж байна. Та нарыг явснаас хойш дивизийн хэмжээгээр хэдэн удаа түргэн авсан. Цэрмаа одоогоор ажилдаа ороогүй л байна. Хүүгээ ядахтаа 6 сартаа болгоод ажилд орохыг бодно. Цаг төр тайван хил хязгаар амгалан болбол танаа тасгийг татаж авна. Гэвч Япон манжийн цэрэг хэл зөрчиж бодлон үүсгэх нь ер тасрахгүй байна гэж дуулдах юм. Чи минь тасгийнхаа цэргүүдийг сайн удирдах, хэл хязгаарыг батлан сахих ажилдаа нэртээ сайн зүтгэх хэрэгтэй. Чиний шуудангийн хаяг өөрчлөгдсөн тухай би хандад товчхон захаа бичээд явуулсан. Бодвол одоо чамд шинэ хаягаар захаа очиж байгаа бизээ. Чи хэл рүү явснаас хойш надад яагаад захаа бичихгүй байна? Энэ захааг бичиж суутал хорооны штабаас дуудлаа. Дараа чамд тодорхой захаа бичиж. Цэрмаа чамд мэд хүргэж бие бодож яваарай гэж захиж байна шүү гэж бичсэн бай. Дорж Баатар 2 нэг нутаг усных бөгөөд хар багын танилуд юм. Баатар насаар 2 ах, харин биеэр бол Дорж нь арай өндөр ажээ. Баатар Дорж 2-ын эцэг нь идэр залуугаасаа аянжин тээж баян айлын адуу мал маллаж ах トゥ шиг болсон эртний сайн анд нөхөд.
Тэднийх олон жил айл саахалж явсан учраас Баатар Дорж хоёр мэдээ орсон цагаасаа тоглож наадан өссөн юм. Доржийг 16 хүрч байхад Баатар цэрэгт явжээ. Тэгээд намар нь нэг захиа эрэхтэй зөвлөлт улсад сургуульд явлаа гэсэн байна. Баатар сэргэлэн цовоо хүүхэд бөгөөд түүний нагацах Дэмчиг Бичээч хэмээх хүнээр Монгол бичиг заалгаж сурсан юм. Дэмчиг Бичээч бол нутаг нугадаа эрдэм номтой гэж хэлэлцдэг. Автономит засгийн үед хошууны тамгын газрын бичээч байсан ажээ. Тийм учраас Баатар бичиг үсэг сайн сурсан юм. Баатар цэрэгт ирээд бичиг үсэг сайтай тул тэр жилдээ зөвлөлт холбоод улсад цэргийн дунд сургуульд явсан ажээ. Баатараас аав ээждээ хаяа нэг захиа ирнэ. Доржийн үед багийн бичиг үсгийн бүлгэмд сууж бичиг гадарлах болсон учраас хоёр хөгшөнд Баатарын захиаг уншиж өгдөг байлаа. Гэвч Баатарын захианд Орос газрын сонин сайхныг бичих учраас Дорж тэр бүрийг ухаж ойлгохгүй их л сандардаг байжээ. Дорж тамсаг булагт цэргийн алба хааж байтал нодны намар нутгийн сайн нөхөр Баатарын сургуулаанд төгсөж дэслэгч цолтой болоод сумангийн даргаар нь томилогдсон эрэхтэй Цэрмаа хэмээх нэртэй хот газрын дэгжин хүүхэн дагуулan ирсэн. Дорж ант нөхөртөөгөө инхүү уулзсандаа бөөн баяр болж зав зайлгарвал тэднийхээр очиж эхнэр Цэрмаатай гайгүй сайн танилцжээ. Цэрмаа хотод төрж өсөөд бага сургууль соёлын мөрхөөж хүн эмнэлгийн дунд сургуульд суралцсан бага эмчийн мэрэгжилтэй болсон ажээ. Тэр тамсагт ирээд дивизийн хүн эмнэлэгт ажиллах гэтэл бие шалтгаантай болсон учраас хүүхдээ төрүүлээд л ажилд орно гэдэг байж. Өвөл Доржийг хил рүү явхаас өмнөхөн Цэрмаа нярайлж бундгар цагаан хүү төрүүлсэн юм. Сумангийнхан Доржийг даргын дүү гэж боддог байлаа. Дорж сумангийн даргийнхаа захиаг нөхдөдөө дамжуулан уншгиж өгөөд хандынхаа захиаг задлан уншихдаа харин энэ захиаг та нарт үзүүлэхгүй шүү гэж инээвэл яагаад гэж амнцар бадам асуулаа. Чи авгаагаас ирсэн захиаг хизээ эхэнд үзүүлж байлаа гэвэл бадам инээд алдан авгаа тайсан бол чи бийцсэн захиаг нь хамгийн түрүүн тасгийн даргадаа уншуулна да. Ёрн авгаа хүүхнээс ямар янзын захиа ирдэг юм бол гэд Доржийн барьж байсан захиа од ширтэв. Дорж захиагаан эвхэх дүр үзүүлэн дөөхөө ахыхаа явдалд хошуу дүрж болдгүй юм. Цаашаа хараад унт гэвэл бадамч тоглоом тохуу хийхэн болж нөхдөдөө энэ тэрийг хуучлав. Дорж өөртөө лаа ойртуулаад амраг өсгөхийн захиаг тогтоон уншлаа. Туйлын дотн бат итгэлт эрхэм нөхөр таны амар амгалан асуун лавлаж алгын чинээ цаасаар бий болгон төлөөлүүлж уулын өндрийг давуулан усны уртыг гатлуулан илгээж малгай аван толгой мэхийн ёслоё. Энэ хэр би санавал эрхэм таны бие лагшин төв тунгалах бөгөөд эрхлэн бүхий ажилдаа энэ дэлгүй зүтгэсээр байгаа бизээ. Миний бие хуучин хэвийн мэд сайн сууж байна. Хандын захиа бүрийн эхэнд ийм тогтмол хэдэн үг дандаа байдаг байв. Ханд анх захиа бичихдээ нутгийн нэгэн хашир томоотой хүнээс захиа яаж бичдэг тухай асууж түүгээр захианы их зохиолгож аваад ингэж бичдэг болсон гэж анхны захиандаа бичсэн юм. Түүнээс хойш захиа бүрийнхэн эхэнд энэ хэдэн үгийг үг өсөг өөрчлөлгүй бичсээр өдий хүрчээ. Жич сонин болгон хэлэхэд манай нутагт энэ жил цас ихтэй баахан зутруу орлоо. Харин цагаан сараас хойш цаг овоо тавирах янзтай байна. Танаа манаахан саахалт өвлжиж байгаа. Би энэ тухай төрөгчийн захианд бичсэн шиг санагдана. Бичээгүйч байж мэднэ. Танаа хуучин өвлжөөндөө шунтын цагаанд манайх энэ жил цоохор модонд өвлжиж байгаа шүү. Чамаас энэ өвл 3 захиа авсан. Манай нутгийн халдсан Сэрээвганхүү Баатаргай чиний дарга болсон юм гин. Баатаргай надад бас захиа ирүүлж чамайг өөр газар шилжин суусан тул шуудангийн өөр хайрцгаар захиа бичээрэй гэсэн болохоор түүний бичиж ирүүлсэн шин шуудангийн хайрцгийн дугаараар чамд энэ захиаг бичиж байна. Чи ямар газар сууж байгаа юм? Манай аав ээж хоёр чамайг үргэлжил ярьж байх юм. Чамаас захиа ирэхээр за юу гэж бичсэн байна? Дуудаж аль гэж хичээх юм? Би чиний захианд бичсэн зарим зүйлийн тухай тэр хоёрт уншиж өгөөд хэлж болохгүй зүйлийг нь таснуудаг. Цагаан сараар танаа аав манад ирээд чамайг энэ намар цэргээс халагдаж ирэхээр хоёр хүүхдийнхээ хормыг хийн.
гэр орныг нь төхөөрч өмч хөрөнгийг нь тасалж өгнө гэж ярихыг би сэмхэн чагнчгаад их л баярлсан шүү. Бас цагаан сараар би ээжтэйгээ танаахантай очиж золгов. Ээж чинь намайг миний охин гээдэл үнсэж сүйд мэт боллоо. Ээж маань намайг танаад очиж вэ гэх юм. Би ичиж заваад хаяал ямар нэгэн далим гаргаад очтгол тоо. Манай голынхон чи бид хоёрыг хизээний ханилан суусан ирэм хоёр шиг санаж үерхдэг хүүхнүүд маань намайг доржин гизэгт гэдэг юм. Би ичих боловч тэгж хэлүүлэх хичнээн сайхан гэж чи санана. Чи минь хизээ ирэх гэж байна. Ирэх өдрийг чинь хуруу даран тоолсоор суув. Аав чамд дээл хийж тавигээд сайхан хөрөн торог авч өгсөн. Би ээжээр эсгүүлээд тэр дээлийг оёод далд хийлээ. Чамд таарна гэж бодож байна. Ээж намайг овоо ойсон гэж магтаж байна лээ. Чи аав ээжтэй захиа бичдэггүй юм уу? Сураг алгал гэх юм. Тэгээд надад захиа ирсэн байх гэж сандаг бололтой. Чамаага тун чих санаж байна. Ас зүүн зүг хараад л чи минь тэнд байгаа шүү дээ л гэж бодоод сууж байна. Заримдаа бүр ганцаардаад голын мөсөн дээр очиж айлын хүүхдүүдтэй чулуугаар бух мөргөлдүүлж тоглодог. Удахгүй өвлжөнөөс гарч гол өгсөд нүүх байх. Энэ зун танаа манайх хоёр айл зосох юм гин. Наадам өнгөрөөгөөд хоёр гэрийнхэн хідэн гүүг нийлүүлж барина гэж хоёр аав ярьж тохирсон. Их л өргөн дэлгэр хурим найр хийх юм баха. За би зөндөө их юм бичлээ. Чи минь хурдхан шиг л ирээсэ. 3 жилч сансныг ботход амархан өнгөрлөө шүү. Одоо 3 сар юухан байх вэ? Чинийхээ захааг хүлээн сууя. Ясалсан нөгөө муу хамт чинь гэж дорж уншаад захаагаан эвхэв. Түүнийг захаагаан үзүүлэхгүй гэдгийг мэдсэн Бадам булааж авч уншия гэж бодсон боловч зөрөх хөрсөнгүй. Бадам доржтой тоглож нааддаг боловч нэгд насаар дүү, хоёрт тасгийн дарга нь болохоор үеийн нөхөр шиг хамаагүй загнаж бас чаддаггүй юм. Амрах цаг болж цэргүүд орондоо орцгоо. Дорж хандийнхаа захааг дахин уншмаар санагдсан боловч гэрэл гаргаж нөхдийнхөө нойронд саад хийхийг хүссэнгүй. Гадаа салхиу гэж гэрийн дээвэр хөвхөлдсөн өрхний оосор хаяа туурга ороолгоно. Ханд минь сайн л байгаа юм байна. Намаага хизээ ирэх бол гэдэл хоног тоолон хүлээж суугаадаа хөөх юм. Би ч шүн бүхэн түүнийхэн зүүдлэх төхөж байна. Одоо ч нэрэн 3 сар өнгөрвөлж халагдах хугацаа туллаа та. Хэл хязгаар л тайван байгаасай. Энэ Японыхан ч бараг өдөр өнжилгүй өдөө хатгах боллоо. Манай өвгөр Улаанбаатараас мөн Тамсгаас байн том дарга нар ирж хэл хязгаар эргэн газар орны байдлыг судлан цэргийн ангиудыг шалгаж зааварлах нь ихсэд байгаа нь ч нэг л учиртай та. Арай томхон дайн болох гэж байгаа юм биш үз. Ийм бодоод энэ бодлоосоо болж би нэвгүүрхэв. Дорж цэрэгт ирээд цэргийн эрдэмт хичээн суралцаж хэд хэдэн удаа жинхэнэ байлдааны цараатай хээрийн сургуульд оролцож байсан. Бас хатуу ширүүн байлдааны тухай олон удаа киноноос үзсэн болохоор дайн гэгч ямар сүртэй аимшигтай болохыг ирэхгүй гадарлана. Тийм том сүрт дайн болох юм бол ер амьд амтэн үлдэж хоцромооргүй санагдах удаач бай. Газрын хөрс хөдөлж байгаа юм шиг язгансан олон дайсантай эрэлхийг баатарлагаар тулалдаж байгаа Оросын улаан цэргийн тухай кино үзээд бахархах гайхах хослон байдагсан. Тасгийн хэдэн цэрэг нь тавтаа сайхан унтаж байна. Энэ тасгийн 10 цэргийн 5 нь дорчтой хамт 1 жил цэрэгт ирсэн. Харин Бадам Мэтийн 5 нь өнгөрсөн жил иржээ. Цэргийн анги салбарын хамгийн жижиг нь болох тасаг хэмээгч 10 хүн нэгэн аавын хүүхэд шиг ижилдэн тасаж тэр бүхэндээ амнигтай халуун ам бүлийг бүрэлдүүлдэг ажээ. Тэд орсон ч гарсан ч унтсан ч хоололсон ч бүгд л хамт байж жаргал зовлонгоо хуваалцаж байдаг билээ. Дорж тасгийнхаа 10 цэргийн ааш зан аргэрийн байдлыг 10 хуруу шигэ мэдхээс гадна хинэн унтахт ан хөрхөрдөг, хинэн шүдэ хавирдаг ихч андахгүй. Хинтээ нь яаж харьцвал ууралдаг, хинтэн юу гэж хэлбэл баярлдаг ихч сайн мэдэх болов. Дорж нойргүй хөлийн манаанд сууж дайсантай тулж зэгсэн альжааж ядарч ирсэн боловч
Нойр нь мөд хүрх шинжгүй сэрвэлзээд байлаа. Хайрт бүсгүнхээ захааг уншаад л хамаг нойр нь инхүү хулцсан бололтой. Санаа амар унтаж байгаа нөхдөдөө атаархан тэдэн шиг сайхан унтах юмсан гэж бодоод дэмэл нүдэн анин нааш цааш хөрвөө. Багцаан шүн дунд лав өнгөрсөн байв. Дорж хөлийн харуулын цэрэгт ирснээс хойш шүглийн дуунаар олон чудаа сандран босож харанхуй шөнөөр хөлийн зүг яаран давхиж байсан. Мөн хэд хэдэн удаа хөлийн мананд гарч байсан. Гэхдээ өчигдөр болтол торгон хил рүү нөмөрч орж ирсэн зэвсэгт дайсантай тулгарч үзээгүй явсан билээ. Ардын цэргийн ангаас ирсэн тасгийг заставын хашир дарга бас тэр бүр дайсантай тулгарч болох аюулаас болгоомжлон дайсан цөмөрч мэдэх осолтой газар мананд гаргадгүй байсан бизээ. Дорж эд сайхан зөөрмөглөж байтал шүглийн дуу тас хийв. Амар тайван унтаж байсан цэргүүд бүгд босон харайж харанхуй дунд самтчин өмд цамцаа яран өмслөө. Доржийн тасгийнхан шуугтнан байж хувцлаад буу зэвсгээ аав нь гэрээс гарахад хөлийн харуулынхан бүгд жигдрэн жагссан байсанд Дорж бас л хоцорч орхилоо гэж бодож амжив. Тэд хил дээр ирээд олон удаа түргэний дохоогоор хичнээн хурдан хөдөлсөн ч хилчдээс заавал хэдэн секундээр хоцордог байжээ. Хилчид гэдэг маань ямар золбоотой хурдан шалмаг болохыг тэд гайхаад баршгүй байсан бөгөөд хилчдийн хурдан шалмгийг дуурайн сурах гэж хэрдэл байдгаараа мэрийдэг байлаа. Тэнгэрийн заадас эргэж мичид нилээд тонгоосон харагдана. Заставын дарга эгнэн жагсан цэргүүдийн өмнө хөрч ирснэ. Хилээс мэдээ ирлээ. Дайсны 2 машин цэрэг хилд ойртож ирсэн гин. Бүх заставаараа хөдлөн. Нөхөр Доржийн тасагч явна. Морин доо гэж огцомхон командлахад цэргүүд мордынхаа сарвчууд гүйлдэв. Хэдхэн агшны дараа заставынхан үүрийн үнгэн харанхуй хаг зүсгэн дорн зүг яаран довтлохлоо. Хаврын бүлээ наран тааламжтай сайхан ээн. Дорндын их талыг өвлийн турш баримтаглан дарж байсан их цас хаачсныг бүүмэд гинтхэн л алга болж зарим өдөр их талд усан зэрэглэм ярилцах боллоо. Халахын голын сав газар хавар эрт болдог ажээ. Тэгтээ гинтхэн болдог байна шүү. Халахын голын толгор мөс наранд хөлрөн борлож хоёр захаасаа сэмрэн урагдж эхэлжээ. Боргосонд даарч бээрч өвлийг өнгөрөөсөн шаазгаа бор шууд мөчр дамжин бууж нисэн идэж хоолон хай. Хавар гихч аливаа бодис шиндэн төлжихийн эхлэл амьдралын их сурвалж болдог сайхан улирал билээ. Монголын дорнод хөлийн зурваст энэ жил хангар хавар жам ёсороо айлчлан ирсэн хэдий боловч амьдралын их сурвалжийг таслах гэсэн хормоо санаатны буундуу хаяахан нэжгэнсээр төлжин шиндэж байгаа байгалийнхын амгалан ахуйг үргэн зочиосоор байлаа. Хөлийн заставынхан 20 хоногийн өмнө нэгэн шөнө хил зөрчин ирсэн дайсны 2 машин зэрэгтэй ширүүн тулалдаан хийснээс хойш нам тайван болж хөлийн цаанаас бүртгийгч бараа харагдсангүй. Гэлээж хөлийн цэргүүд ээлжит манаандаа гарч цаггүй цагтан сэргийлсээр л байв. Дээд командолын тушаалаар хөлийн манаг 5-7 хүнтэйгээр хэд хэдэн газар байнга суулгах болсон тул заставын төвд зөвхөн манаанаас бууж ирсэн цөөхөн цэрэг амардаг байлаа. Доржийн тасгийнхан одоо хилчтээс бараг ялгахдахгүй хашир дог самбаатай болж газар орны байдлыг ч сайн мэдэж түргэний дохио дуугарвал хилчтээс хоцрорлгүй байран эзэлдэг болов. Дорж нөхдөө хилчид шиг түргэн шалмгай болгох гэж хэрдэл мэрийжээ. Заставын даргач завзай гарвал хөлийн албаны дүрм горим газар орныхны байдалтай танилцуулж хил дээр олон жил болсон хашир хилчдийг дагуулan манаанд гаргана хаач иргүүлнэ. Өнөөдөр Доржийн тасаг бүрэлдэхүүн найрын заставт үлджээ. Тэдний тасаг 7 хоног хөлийн харуулд суугаад өчигдөр өдөж бууж ирсэн юм. Заставын төвд байрны манаа амарч байгаа хідэн хилчид заставын дарга зэрэг 7-8 хүн Доржийн тасгийн 10 цэрэг байсан тул анир чимээч үгүй нам гүнхэн байлаа. Дорж тасгийнхаа цэргүүдэд ерөнхий эрдмийн хичээл зааж байтал гаднаас заставын дарга орж ирэхээр командогч босгов. Заставын дарга тэдэнтэй мэдлээд ихэд баярлсан юм уу? Сэтгэл нь хөдөлсөн янзтай. Та бүхэнд сонин сайхан мэдээ сонсгохоор ирлээ. Тамсгийн 6 дугаар дивизээс манай заставд хүч нэмэн сэлэмт суман полимот сала ирж явна гэж мэдэгдэв. Яасан сайхан юм. Арай манай суман ирж байгаа юм биш үү? гэж Дорж баярлан асуувал
Манай сум байх ёстой гэж Бадам баг хашгиран хэлээд доороон дэвцэв. Хизээ ирэх юм гэж дорж асуувал Бараа нь харагдаж байна. Би тэгээ та нарт дуулгаж танил нөхдөө ухтаж аваасаа гэж бодсон юм гэж заставын дарга хэлбэл бүгд л үүд рүү оролдон багтаж атан гарцгаалаа. Мэлцэн дууны артах их талын хүйснээс олон морьтой хүн айсыг харагдав. Ураа гэж хөөрөө Бадам хашгираад гүйхтэн. Нөхөр зогс гэж дорж хашгирвал Бадам зог тусан эргэж харлаа. Чи аав ээжигийн тосож байгаа хүүхдөө аль эсвэл Монгол ардын хувьсгалд улаан цэргийн байлдагч юу гэж дорж ширүүхэн зандарвал Бадам ицсэн бололтой номхон зогсож шилээ маажив. Тасаг жагсаад гэж дорж командлахад 10 цэрэг яаран жагсав. Заставын дарагч хэдэн хэлжтэй тэдэнтэй нийлүүлэн жагсаалаа. Морьд суман жагсаалан чигдлээд ярилцтал хатруулсаар хурч ирэв. Уулжва ом зэрэгц гунда гэж заставын дарга цангинсан дуугаар командлахад 10 хэдэн цэрэг номхон зогсож үрэлцэн ирж байгаа морьд сумангод хараагаан шилжүүлв. Морьд сумангийн араас тачанкта пулемет салааныхан дагсан нь нэн сүртэй сайхан ажээ. Суман дарагч цэргүүдтэй команд өгч морьд цэргүүд эгнэн зогслоо. Заставын дарга морьд цэргийн жагсаалын өмнө тулж очиод гараа өргөн ёсолж нөхөр сумангийн дарга ахлах дэслэгчд элийн дугаар застав мөн хүч нэмэн ирсэн ардын цэргийн тасгийнхан хичээл сургуулиан хийж байна гэж хэлтгэв. Сумангийн дарга амглан морьныхон жолоог зүүн гараараа тугтрасхийн баруун гараа малгаан тус газар түргэн хүргэж ёслоод нөхөр хэлчид байлдагчд сайн байна уу гэж мэндэлэхэд сайн нөхөр ахлах дэслэгчийн амрыг ирээ гэж нэгэн зэрэг хариулав. Морьд сумангийн дарга нь доржийн тасгийн хорооны зүс таних хүн байлаа. Түүний хойно байгаа цэргүүдийн доторч таних хүн олон харагдана. Сумангийн дарга морьноос яаран бууж заставын даргатай гар барин мэндэлснэ цэргүүдтэй морьноос бух тушаал өглөө. Заставын даргач цэргүүдтэй сул зогсох команд өгөв. Заставын дарга суман салаадын дарга нарыг өөрийнхөө гэрт орохыг урайд дагуулan явлаа. Сумангийн дарга жагсаалын даргада морь малаа янзлах орон гэрэн барьж төвхнөхийг тушаажээ. Эл хулхан байдаг заставын төв хэмээх энэ газар олон хүний хөөрөлдөөн, морьд төргийн янцгаах, тэмээ буйлах, тэрэгний дугуй хягтнах, уйн хан харших зэрэг дуу чимээ холилдон тэрхэн орчиндоо содон аваа үүсгэнэ. Хүч нэмэн ирсэн цэргүүд яах ихийн зургүй 5-6 гэр барьж халуун тоогоо нутаага байгуулан үдийн хоолоо чанаж эхлэв. Заставынхан тэдэнд аль болохоор тусдын болохыг хичээж түлээ түлш ус зөөж өгнө. Доржийн тасгийнхан аль таних хүнтэйгээ уулзалтан хорооныхон болон дивизийн сонныг асуун сургалж яриа хөөрөө дэлгэн гэрт гадаа хид хидээрээ бөөгнөрөн сууцгаа. Бадам 3 цэргийн дунд суучихсан сэтгэл нь ихэд хөдөлсөн янзтай зүүн тийшээ гараараа зангын юм ярьж байгааг нь бодвол энэ дэрснээс хойш хэрхэн яаж тулалдсан тухайгаал сонирхуулж байгаа бололтой. Дорж түүнийг холхноос хараад мань хүн юу гэж галлаж байгаа бол гэж бодхоос инээд нь хүрсэн боловч тэдний ярианд саад хийхийг үл хөсөн эргэх гэтэл одоо бид айлтгүй боллоо гэх танилтуу гарахаар хажуу тийшээ харвал тасгийн нэг цэрэг танилтайгаа газар суучихсан тамхилж байлаа. Бид ч цөөхөлө баахан сандарч байсан. Одоо ийм олуула бас пулеметтай болохоор муусаа Японы сүнс зайлах үзэ гэж тэр цэрэг хэлэхэд шин ирсэн танил нь чи тэгээд энэ дэрснээс Японтой байлдаж үзв үү? 2 удаа тулалдсан шүү. Харин манай тасгийн даргал гарамгаа байлцсан да гэж тасгийн цэрэг нь хэлэхээр дорж сэтгэл зовсхийн холдох гэтэл тасгийн дарга та бид хоёрын ярианд оролцож сони юм ярил да. Энд сууч тамхи тат гэж тасгийн цэрэг нь хэлв. Дорж тэр хоёрын дэргэд очиод суухад тасгийн цэрэг нь хайрцагтай папирос тамхи сарваажээ. Дорж нэг тамхи авч асаагаад тасгийнхаа цэргийн танилуд харлаа. Унжуу хамартай, урт тувтар эрүүтэй, бор царайтай хүн өөдөөс нь гайхсан, биширсэн янзтай харснаа. Застав гэж ийм газар байдаг байжээ. Улсын хил эндээс холов гэж асуулаа. Ойрхон шүү. Тэр харагдаж байгаа элсэн манхнуудын цаахан талаар л байдаг юм гэж дорж хариулв. Өнөө яриад байдаг халахын гол гэдэг маань энэ юм байцтэй. Тийм ээ. Сайхан гол бололтой юм аа. Эргэн тойрондоо модтой яг л манай нутгийн гол шиг юм байна шүү.
Чи аль нутгийнхав? Хөвсгөлийг? Хангайн хүн юм. Та нар ч энэ дээрээ нэлээд удлаа гэсэн бүр идээшид дасаж орхио бидтэй. Хилийн цэргийн алба гэдэг хэцүү юм уу? Хэцүү ч юу байх вэ? Цэргийн хуаранд олуулаа буужигнаж дандаа хичээл сургууль хийж байхыг бодоход харин энд чинь тийм зав чөлөө бараг олдохгүй юм. Бэдэд хамсагт байхдаа зөвхөн модон байл буудаж байсан бол энд хүн буудан шүү дээ. Өнөө цэргийн нүд том болж айж сүрдсэн бололтой хулмалцсан. Хүн буудан гинэ гэвэл дорж жуумалцаж. Хүнч гэжтэй дайсан шүү дээ. Дайсан гэдэг чинь гэж хэлж гүйцээгүй байтал дайсан ч гэсэн хэлтэй амтай ухаан бодолтой хүний л үр шүү дээ. Амьд хүний өөдөөс буу тонгоолгох гэдэг эвгүй байхаа гэж тэр цэрэг зүрх өгсөн янзтай хэлбэл доржийн тасгийн цэрэг танилынхаа төлөөнөөс зовж айх хэрэггүй. Чамайг алах гээд өөдөөс чинь буу шагааж байгаа дайсныг өрөвдөх юм бол чи өөрөө зохиндоо сум зоолгон шүү дээ. Эх орны харийн дайснаас ахин хамгаалж байгаа эр цэргийн хүн чинь чанга зоригтой байх ёстой гэвэл хонжоо хамартай тэр цэрэг юу ч хэлсэнгүй ийш тийшээ сэртэлзэв. Дорж түүнийг сэм ажснаа шалвхан босож байр өдөн явлаа. Маань нэр хүн алхаас ухаангүй айдаг бололтой хулчхар ир байх нь. Хэрв дайсантай тулгарвал яах вэ? Харах царайнаас зоримог байрын хүн шиг санагдсан. Ярьж байгаа нь аимхай шинжтэй юм. Шүтлэгтэй хүн байх л да. Хүн алхахыг нүгэл гэж боддог биз? Гэхээс инээд нь хүрчээ. Гэртээ орвол тасгийнх нь бүгд алга. Бодвол танилтайгаа уулзаад л гадуур бужигнаж байх шиг. Доржид харин нэг их сүйд болоод хуучлах хүн байсангүй. Зүс үтсэн хүн олон л байв. Гэхдээ нутгийн хүн байсангүй. Гадуур хүмүүс дүнгэр ярилцах инээлтэх нь сонсогцоор л байв. Дорж хийх юмаа олж зөвхөн орон дээрэн хөвтөөд хамтынхаа захиаг дахин тухтаа унших санаатай ингэрийнхээ халааснаас гарахтал сүр сар хийсэн чимээ гарч өндийн харвал бадам орж ирээд "Тасгийн дарга" гэхээр нь захиагаан далд хийчгээд өндийд суувал бадам дэрэгдэн сууж "Миний нэг сайн танил энэ суманд байдаг юм. Тэр маань надад бэлэгтээ иржээ. Мондөг ирдээ" гэснэ. Халааснаас хатуу хайрцагтай тамхи гарган "Би ямар тамхи татах биш. Та үүнийг ав" гэснэ. Бас атга дүүрэн цаастаа чихэр өглөө. Дорж түүний өгсөн тамхи чихрийг авч "Чи тэр мундаг танилдаа яаж баатарлаж явснаа ярив уу?" гэвэл бадам алилцтал инээж "Ярилгүй яах вэ?" гэлээ. Нөхөр чинь юу гэж байна? Юу гэхэв? Шаламхал хэлийн манаанд гарч муусаа Японтой тулалдаж над чи гавья байгуулах юмсэл гэж байна. Манай тэр нөхөрч надаас хамаагүй илүү мэрэгэн бодно. Тэр чинь ёстой нүгэлт харг өрөөчин байгаа юм. Арын уулын гөрөөсийг аргал хоргол болтол агнаж, өврийн уулын гөрөөсийг өтөг шороо болтол намандаг алдартай ан чинь. Таач түүнийг лав танин дөө. Танаа нутгийн хүн үү? Үгүй говийн хүн. Бид хоёр нодним цог сэрэгт ирсэн юм. Тэгвэл чи тийм сайн анчин гэж яаж мэдсэн юм? Дэлсэж байна уу? Өөрөө тэгж ярьдаг юм. Чам шиг тэгс яриатай нөхөр байлгүй дээ. Үгүй. Нутгийнхэн цэргүүд бас баталж байгаа юм. Биднийг өвөл наашаа гарахаас өмнөхөн дивизийн хэмжээнд болсон буудлагын тэмцээнд төрүүлсэн мэрэгэн бодогч галдан гэж дуулсан уу? Тэр галдан уу? Мэдээлгүй яах вэ? Зүс тань. Түүний зургийг ханын сонинд хадсан байсан юм. Тэр чинь миний сайн нөхөр шүү дээ. Бадам хүүхэд адил баярлан чихрээдэж доржоод инээмсэглэн харна. Бадам бол хүүхдэрхүү хөөрхөн ааштай, хөөрөө зантай, хөнгөн сэтгэлтэй, гин томоогүй залуу юм. Ноднон түүнийг өөрийн тасагт нь хойрлогдсон ирснээс хойш дорж түүнийг ахын ёсоор хилж зөвлөж, заримдаа аашилж загнаж байсан ч удаатай. Бадам санаж утснаа нуулгүй ярина. Тэр хоёр тасагтаа баахан аминчхан байдаг болжээ. Дорж сумангийн даргаар Баатрыг ирснээс хойш тэднийхээр байн очиж Цэрмаагийн өгсөн чихэр боовноос бадам дамсуулахад хүүхэд адил хөөрч баярлдаг байж. Дорж заримдаа түүнийг дагуулan Баатрийнхаар очдог байлаа. Бадам хүнтэй амархан танилцаж амжина. Дорж цэрэгт ирээд 3 жил болохдоо зөвхөн сумангийнхаа цэргүүдээс цааш олон хүн төдийл танихгүй байхад бадам жил иргэн болохдоо суман байтугай хорооныхаа бараг бүх хүнийг танина. Олуулаан болоод сайхан байна уу гэж дорж асуувал бадам гуя пад хийтэл алгадан сайхан байлгүй яах вэ? Дайсны мянган цэрэг дотлоод ирсэн ч айхгүй боллоо. Манай галдан ч суман байдаг бол
ганцаараа 1000 дайсныг сум тоолон унгааж чадна гэж нөхрөөрөө бардамнан өгөөлөв. 3 дугаар хэсэг төгсөв.